Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн видео бичлэгээр бид нэр та бүхэнд блог өртөн програмын хамгийн чухал блок элемент болох output дүрсийг тайлбарлая. За output дүрс бол их онцлогтой блок элемент байгаа. Энэ маань өөр дотроо тухайн утгыг компьютерийн дэлгэцэд хэвлэж гаргахаас гадна хувьсгчийн санах үүрэн дээрх утгыг бас давхар хэвлэж гаргадагаараа давуу талтай. За эхний хувилбар болох компьютерийн дэлгэцэд буюу компьютерийн дэлгэцэд энгийн утгыг хэвлэх жишээг харуулъя. За тэгж хэвлэхэд бол заавалчгүй давхар ажилтан дотор тухайн өгдлийг бичих ёстой байгаа. Давхар ажилтан дотор бичихгүй бол алдаа заадаг. Ингээд давхар ажилтан дотор бид нэр уламжлал ёсоор hello world гэсэн текстийг бичээ. Мөн hello pro easy гэдэг текстийг бичигөөд run хийж ажиллуулъя. Ингээд run хийж ажиллуулахад дэлгэцэн дээр hello world, hello pro easy гэсэн хоёр текст маань хэвлэгдэж байна. Энэ маань болохоор output блок элементийн хамгийн эхний чухал шин чанар болох компьютерийн дэлгэцэд тухайн текстийг хэвлэж гаргаж байгаа жишээ болно. За одоо хоёр дахь хувилбар болох компьютерийн санах байгаас өгдгийг хэрхэн уншдаг талаар тайлбарлая. За инként бол бид нэр declare блок хэсгэм. За хоёрт нь input блок хэсгэм хэрэг болно. За declare блок хэсгэм дотроо бид нэр name гэсэн утгыг оноож өгөөд integer төрлөөр сонгоно. За үүний дараагаар бид нэр input блок хэсгэм дотор name гэсэн хувьсгч утгыг бичиж өгнө. За нэг өсөндөө компьютерийн санахаа үүрэн дээрээс name гэсэн утгатай санах хойд input дүрсийг ашиглаад тэтгэр нь утгыг бичээд бичсэн утгыг энэ output дотор хэвлэнэ гэсэн үг. За output дотор бид нэр компьютерийн санах байгаас хэвлэх төр үйлдэлээ end тавиад доор нь name гэж биччихье. За pro хаад нэг зай авчиж. За энийг одоо ажиллаж үзэхэд тулд бид нэр юу хийх вэ гэхээр layout Windows цонхны variables and console цонхыг сонгоод run тушруу дарна. За ингээд компьютерийн санах хой дээр name гэсэн утгыг компьютерийн санах хой үүрэн дээрээс дурын утгыг сонгож аваад name гэж утга өгөөд тэндээ input блок схемээр утга бичих гэж байна. За ямар нэгэн бүхэл тоон утгыг бид нэр оруулж өгөх ёстой 2025. За ингээд оруулсан тэр name хувьсгчийн санах хой утгыг input блок схемээр орсон тэр утгыг output блок элемент дотор hello world, hello pro easy-гийн араас 2025 гэсэн утгыг хэвлэж байна. За ингэснээр output дүрс маань өөр ингэсэн текстийн утгыг хэвлэхээс гадна тухайн санах өөрөн дээрх name гэсэн утгыг хэвлэж байгаа энэ дээр харагдаж байна. За ингээд энэ хүү алгоритмыг багш нь эхнээс нь маш товч тайлбарлая. Компьютерийн санах байн дурын үүрэн дээрх утгыг name гэж нэрлээд энэхүү name маань бүл тоон утга авах боломжтой. Энэхүү утгыг авах боломжийг олгосон элемент маань declare блок элемент байгаа. За хоёр дахь элемент болох input элемент дотор name гэж утгыг бичгснээр name гэсэн санахаа үүрэлэн утга бичих боломжтой болно. За жишээлбэл 20200 гэсэн утгыг бичээ. За энэхүү бичсэн name утга хувьсгчийн дотор байгаа 20200 гэсэн утгыг output блок схемийг ашиглаад дэлгэцэнд дараагийн үйлдэл дээр хэвлэнэ. За хэвлэхдээ hello world, hello pro easy гэсэн текстийн араас 20200 гэсэн утгыг залгуулж хэвлэж байна. За энэ хөө hello world, hello pro easy гэдэг маань зүгээр энгийн текст. Энэ дотор дурын юу ч байсан болно. Hi Улаанбаатар гэсэн текст байж болно. Харин ард байгаа name-ыг нь санахаа үүрэн дээрх утгыг хэвлэж байгаа. За одоо хэдүүдэд хайжлуудаа таарэ. 2025 гэд бичих юм бол Хай Улаанбаатар 2025 гэсэн текст хэвлэгдэж байна. За анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Өнөөдрийнхөө хичээлээр output блок элементийн энгийн текст хэвлэх болон компьютерийн санах байгаас хэрхэн өгдлийг авч уншиж хэвлэх талаар та бүхэнд танилцууллаа. Та бүхэн маань Pro Easy сувгаа subscribe хийж дагаараа. Анхаарал хандуулсанд баярлалаа.